Зөвхөн тайлбар өгөөч. Эдгээр гарч байгаа согтуу хүн болгоны наваарай. Гоягчгүй зүгээр нэг хоолны дээр гарсан. Өөр юм баггүй юм чи. Өндөр тийж хорцсон юм уу? Зүйл илэрсэн ч юм уу одоо тийм асуудал болсон юм хүмүүсийн яриад байгаа шиг. Тэгсэн юм шиг. Өндөр байж. Яасан гэр. Дараа өдөр нь 20 гаруй хүн харцсан байгаа байхгүй. Юу? Ойсон ба юу? Хоолны хардлага. Аль ресторанд болсон юм? Шинжсэн өргөө юу? Шинжсэн өргөө. Зайсангийн тэнд байдаг. Тийм юм байхгүй. Хорсон бол үнэн юм тийм. Одоо хүмүүсийн биеийн байдал юу ямар байгаа? Зүгээр байгаа. Миний дүү яагаад ингэж сенсац үүсгээд байна. Гэхдээ эн чинь ингэж байж болох шүү дээ. Ийм байх ёстой юм уу? Байх ёсгүй юм уу? Бид нар өөр юм асуудал тодруулах гэж орж ирсэн байхгүй юу? Үгүй бид нар өөр энэ төрийн байгууллага шүү дээ. Төрийн байгууллага бид нар энэ сурвалжлах хэрэгтэй гэж биш үү? Гого энэ Та хэд байж чинь та бити наатах юм өндрийг авахлаа гэж ингэж хаа наадвч бүр сонирхолтой болчихсон шүү дээ. Тийм гэхгүй. Тэр зүгээр л тодруулдаг юм аа тодруулах. Тодруулах хэрэгтэй юм аа тодруулаад. яг өөр үйл явдал. Тэгээ наад хүн чинь тэр хүнд захиулаад сэтгэл Энэ хүн намайг цогсон. Дөнгөж сая. За баримт байгаа. За ихчээ та хэрэггүй. Ингээд наад чинь өмнөөс Тэр зүгээр л тодруулдаг юм аа тодруулах. тодруулах хэрэгтэй юм аа тодруулаад. Яг өөр үйл явдал. Тэгээ наад хүн чинь тэр хүнд захиулаад сэтгэл Энэ хүн намайг цогсон. Дөнгөж сая. За баримт байгаа. За ихчээ та хэрэггүй. Ингээд наад чинь өмнөөс Тэр зүгээр л тодруулдаг юм аа тодруулах. тодруулах хэрэгтэй юм аа тодруулаад. Яг өөр үйл явдал. Тэгээ наад хүн чинь тэр хүнд захиулаад сэтгэл Энэ хүн намайг цогсон. Дөнгөж болно шүү дээ. наад чи одоо бүр Бид нар асуух хэрэгтэй юм асуугаад гарч тэр асуух юм асуугаад. Тэгээд тэр гадаа 2 3 камер 2 3 эндээс тайлбар авчихдгүй энэ хүн өөрөө. Жижиг хийж байгаа эмчнээс авах За заа. тийм асууж штэ. Та тэгээд ярьж өөрөө танилцуулаг ингээд юм дайраад гэх юм аа. Гэрлээ хичээ. Гэрлээ хичээ асуух юм асуугаад гараа авчи. Үгүй Та яаж камер агаад байгаа юм бэ? харин яасан. Наад чи иргэдээ олж мэддэг хэрхэнд шууд халдчих штэ. Чи та битээ тэгээ. Тэгээд тэр камер байгаа гадаа. Гэрлээ хичээ зүгээр. Буулчих. Ажилчид хорцсон. За. Тийм зүгээр нэгэнтэй юм одоо болж ин тийм ч тийм. Тэр нэмийг мэдчихсэн. Тийм би тийм амжилттай Энэ хараад сурах. энэ бол зүгээр нэг мессажын эмчнэр авахгүй. За. Тийм. За. Тэгсэн чинь ямар хорлог молооны тухай ямар яриа болсон блэ? Тэр яг байна. Бага өдөр Чимээг бид нар үүдний харуул дээрээс ирээд юм энэ тухай тодруулахгүйгүй шүү дээ. Тодорхой албан тушаалтны өрөөнд орж ирээд энэ байгууллагыг тийм ээ босон үйл явдлыг тайлбарлаж чадах уу гэсэн хүмүүсийн хаалгатад энэ асуултаа асууж байна л та. Тэглгүй яах вэ? Хордон өдөр бид нар манай сурвалжлагч нар явж байгаа. Тийм. Танах дээр танаа баяр болсон. Танаа энэ ярилцлага ичгд авж байгаа давхар авж байгаа. Бид нар ярьчих. ой самбын. За зүгээр та энэ өөрийнхөө өгч болох тайлбараад өгч. Тийм. Тайлбараад өгч тэгээд одоо. Юу вэ? Зүгээр ярьчих. За. Тэгээ яасан нэ? Юу асуух? 21-ний өдөр яг ямар үйл ажиллагаа болсон юм бэ? Ямар 21-нд болохоор хүмүүс хордсон юм бэ? Энэ гадуур яриад байгаа юм ховж юм чанартай юм шиг юм зүйлүүд үнэн юм уу, худлаа юм уу гэдэг дээр л танаас асуух гэсэн юм л да. Би тийм нэг хэлсэн сурч. Холбогдлого. Ямар ч үгүй. Энэ бол заяа. Өнөөдөр хондоо Энэ хорлогын эмчнэр биш. зүгээр ярьж би яриад яа. Хорлогын эмчнэр энэ биш. Биш. Бид нар зөв хондоо манай мислим хондоос сол авсан өнөөдөр тэмдэглэж байгаа. За. Тэрийг ойлгож байна ойлгож байна. Тэр Тэрийг ойлгож байна хаа бити ингэж хүндрүүл тий. Тийм ер нь хэрэггүй. Та яагаад ингэж байгаа? Бид нар асуудал би болохоор Хорлогын тасаг руу орчих хэрэгтэй шүү. хортон дэс манай сургуулийн Оюун самбуу би зөв эдрээ асуусаа. Оюун самбууд хорлогын тал ямар ч хамаагүй. Тийм. Энэ мессажын эмч. Тэгвэл одоо яг тайлбарлаж энэ талаар тодорхой бид нар мэдээлэл өгөх албан тушаалын Юу хүний хорлогын талаар ярьж байгаа юм бэ? Тэгэхээр та хорлогын тасаг руу очих хэрэгтэй. Хамгийн гол бид энд ирсэн Энэ өөр тасаг биш үү? танаа байгууллагын хорцсон гэдэг утгаар бид нар энд ирсэн байхгүй юу? Танаа байгууллагын ажилч танаас баяр тэрнээс шим өгч. хортон дэс дээр одоо энэ болж байгаа хүмүүс байгаа юу? Оюун самбуу мэрэггүй чимэг байж. Танаа гостер гэдэг нэгдэг ба штэ. Энэ эмнэлгийн баяр болоо шинэ жил болоод танаа эмнэлгийн ажилчид хорцсон байж штэ. Аа тийм. Тийм учраас бид нар Тэгэхээр хорлогын танаа байгууллагаас
яриаг нь авах гээд ирсэн баггүй юу? Хорлогын Танаас тайлбарыг албаны хүнээс тайлбарыг авах гээд ирсэн Үгүй, бол та нар яг ажлын байр дээр автан хорлоо- сохолж явж байгаа бид ингэж яриад байна шүү дээ. яг жижиг эмчнэр зүг зүгээр яаж байгаа. Жижиг эмч тавцгаа. За та одоо шинэ ямар албан шилтэй юу идэх хүн бэ? Тий. Тэр бол хамаагүй хэл та. Гэхдээ дгүүл бид нар хамаагүй хүмүүстэй. Тэгвэл бид нар хамаагүй тайлбар шаардлага бид нар хамаагүй тайлбар шаардлага та авчихгүй. Одоо бид нэр явлаа. Тэгэхээр яг 20 хүн хорцсон нь бол үгүй юм байна. Энд бол бид нар эмчийн Манай клиник зөвлөх гээд Хамаагүй авчихгүй. хурандаа цал аваад бид нар ажлыг ямар ч хамаагүй энэ сууж байгаа. Метрөө хөлөөгээд. саад болоод байгаа. Тийм л. 20 хүн хорцсон гэдэг тэр хүмүүс 21 өдөр хүмүүс хорцсон гэдэг асуудал дээр яг та мэдж байгаа зүйл бас. Тийш. Хорцоо орсон. 20 хүн юм уу хэдэн хүн юм бэ? Чингисийн үргээр ресторан болсон юм уу тий? 20 гарын юм шиг. Тэгээ одоо хүмүүсийн биеийн байдал бол гайгүй байгаа юм. Гайгүй. Гайгүй байгаа. Ер нь бол эмчилгээг бол байнгын цаг тухайд нь хийгээ явж байгаа юм биш үү? Ер нь яг Та нар одоо өнөөдөр ийм гаргасан одоо үйл ажиллагаа ч юм уу эмнэлгийн үйл ажиллагаанд нөлөөлсөн зүйл байгаа юм. Юу гэсэн Та нар удирдлагууд нь тийм ээ ингээд ажлын байран дээр архитын согтурж штэ. Жишээлбэл доор нь 5 хүний доор хичнээн ч хүн ажил хийдэг. Ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа вэ гэдэг дээр жишээлбэл санаа зовоод асууж байна л та. Юу нэ? Хорлоо шаваад байгаа шиг. Хорцоос байх. таны албан тушаал үйл юм. Мисслэм ч юм шүү дээ, тэ? Оёо өрлөгсөн үү? За сайн юм бас. За. За болсон бас.